үзэгч та бүхэн сайхан амарч байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн урт хөтөлбөрийн Бямбгаргийн дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Бүртгэлээс хоцорсон мөн одоо яг өнөөдрийн зохион байгуулсан хожимдсан хүмүүсийг нэмж оруулах асуудлыг бид мөн боловсролын яамд тавина. Ээжин Бангкокийн чиглэлд шүүхийг хяная гэсэн сэтгэл зүрх байх юм бол бүх бололцоо бүрдсэн. 40 хэдэн жил юугаа хүлээсэн, Монгол улсын иргэн болох хүлээсэн тийм эмэгтэй тухай. Америк нэгдсэн улс бидэнд зохилдог хариуг нь дор нь барих ёстой. Ийм эндх хит аврагчид болон Ирак, Сирия дэх Исламын улс бүлэглийнхэн холбоотой гэрчлэх баримт нотлохоо алга байна. Эсэлтийн ерөнхий шалгалтын нэг хэсэг болох Монгол хэл бичгийн шалгалт улс орон даяар явууллаа. Энэ жилийн босго оноог 4 зүгээр тогтоосон. Хэрвээ эхний шалгалтанд ороод босго оноогоо авч чадаагүй бол 4-р сарын 25-нд дараагийн шалгалтанд оролцох боломжтой юм байна. Улсын хэмжээнд 19 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургалт төгсөж байгаа. Урд өмнөх жилүүдийн төгсөгчдийг оруулаад нийт 25,800 гаруй хүүхэд шалгалтанд орохоор бүртгүүлсэн байна. Монголын үндэсний их сургууль дээр гэхэд 1,700 гаруй хүүхэд шалгалтанд орсон. Тэдний хувьд заавал авчрах ёстой 4 төрлийн бичиг баримтаа мартсан зэрэг зөрчил гарсан гэж боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн ярьлаа. Суудлын хувьд бүртгэлийн хуудасаа орхисон, өргөдүүлсэн иргэдийг бол эндээс нь гаргаж оруулах. Иргэний үнэлэхгүй шалгуулагчдыг бол одоо сурагчийн үнэлгээг үндэслэх буюу иймэрхүү байдлаар орчин дүүсгэж бичиг баримтын үндэслэх шалгалтанд орууллаа. Монгол хэлний шалгалтанд орж босго оноогоо давж байж дараагийн шалгалтанд орох эрх нь үүснэ. Эхний шалгалтандаа оролцоогүй хүүхдүүдийг 2 дахь ээлжийн шалгалтанд оруулахгүй гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл бүртгэлээс хоцорсон, шалгалтандаа амжаагүй хүүхдүүдийг яах вэ? Шалгалтын бүртгэлээс хоцорсон мөн одоо яг өнөөдрийн зохион байгуулсан хожимдсан хүмүүсийг нэмж оруулах асуудлыг бол бид мөн боловсролын яамд тавина. Одоо энэ шийдвэр гаргах төвшөнд бол явж байна. Одоо ямар ч хүүхд оруулах байх гэж найдаж байна. Энэ жилийн хувьд анхны 12 дугаар ангийн сурагчид эсэлтийн ерөнхий шалгалтанд оролцож байгаагаар онцлог. Монгол хэл бичгийн эхний шалгалт өнөөдөр явагдаж байгаа бол 2 дугаар ээлжийн шалгалт 4 сарын 25-нд явна. Үлдсэн хичээлүүдийн шалгалт 6 дугаар сард улс орон даяар зэрэг зохион байгуулагдана. Улсын хэмжээнд өнөөдөр болсон эсэлтийн ерөнхий шалгалтын тухай мэдээг Ховд аймгаас үргэлжлүүлье. Тус аймаг дахь манай сурвалжлагч Эрдэнэтотор мэдээлж байна. Ховд аймгаас ирүүлсэн мэдээ эфирийн саатал гарсан байна. Үргэлжлүүлээд Өвөр хангаагаас манай сурвалжлагч Цэдэн Содмын ирүүлсэн мэдээ хүргэе. Тус аймагт өмнөх оны төгсөгчдтэйгээ нийлээд 1200 гаруй хүүхэд шалгалтанд орсон байна. Бүртгэлийн хугацаанаас хоцорч шалгалтанд орж чадаагүй цөөн тохиолдол гарчээ. Өнгөрсөн жил эсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх Монгол хэл бичгийн шалгалтыг анх удаа авахд босго оноо тогтоогоогүй байсан бол энэ удаад босго оноо 400 болсон. Энэ шалгалтанд өнгөрсөн 2 дугаар сарын 9-өөс 3 дугаар сарын 9-ний хооронд бүртгүүлж амжсан сурагчид орж байна. Зарим нэг ангиудад бол сэрэг хүүхдүүд мэрсэл байх шиг байна. Тэр нь болохоор зэрэг одоо энэ онд одоо дүүцсэн хөтөлбөрөөр хичнээнээр ингээд бас бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа. За яг ерөнхийдөө бол бүрэн дунд боловсролын үнэлгээтэй болчих гэсэн ийм хүүхдүүд одоо бас хүмүүс байгаа. Тэгээд эдгээр бол бас эсдийн хурцлалт өгөхгүй гэсэн үднэс бол бас ирж ороогүй ийм зөвлөл бас байх шиг байна. Ер нь зөв Монгол хүн монголоо хэлээ сайн мэдж явах хэрэгтэй. Монгол хэлний үнэлэмж үнцнийг дээшлүүлэх энэ тал дээр бол төрөөсийн бодлогын хувьд сайн. Сурагчид шалгалтын материалыг боломжийн гэж дүгнсэн. Гэхдээ тэдний дийлэнх нь Монгол бичгийн шалгалт хүнд байна гэсэн юм аа. Монгол бичгийн үндэ хийждсэнгүй. Шалгалтын материал ер нь гайгүй юм ирлээ. Ерөнхийдөө бол гайгүй тэгээд үндэсний хэл бичгийг сурчилсан тийм юу явж байгаа нь таалагдлаа. Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноотой болгосон нь зөвхөн сурагчдад бос тэдний эцэг эхтэж айдастай байгаа бололтой. Дараагийн шалгалт нь болохоор 15 дахиж авах юм байна шүү дээ. Тийм учраас сурагчдад тийм боломж олгож байгаа нь бол бас нэг талаараа сүв зүйтэй байна. Энэ удаа шалгалт өгсөн сурагчдын ихэнх нь Монгол бичгийг 3-аас 4 жил үзээд завсарласан. Харин энэ жилээс энэ төрлийн шалгалт авах сургаар багш нар нь сайн бэлтгэсэн гэж байна. Монгол хэл бичгийн шалгалтын хариу эх сарын 4-нд гарна. Их хэлний харилцааны соёл, иргэдийн боловсролын чанар, дархлааны төвшинг сайжруулах зорилготой явагдсан эсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх Монгол хэл бичгийн шалгалт
дамжуулалтаа явагдаж өнгөрлөө. Ерөнхий шалгалтыг ерөнхий боловсролын 1-р сургууль дээр явагдсан байгаа. За шалгалтанд нийт Өвөрхангай аймгийн хэмжээнд 12 жилийн анхны төгсөгчдийн 950 орчим хүүхэд, за өмнөх жил төгссөн 109 хүүхэд нийлээд 1000 гаруй хүүхэд төгсөн юм а. Улсын хэмжээнд өнөөдөр улсын эсэлтийн ерөнхий шалгалтын тухай мэдээг Өвөрхангай аймгаас үргэлээ, үргэлжлүүлэн Ховд аймгаас бэлтгэсэн мэдээг хүргье. Аймгийн хэмжээнд нийт 1160 хүүхэд энэхүү шалгалтанд орохоор бүртгүүлсэн ч 1134 сурагч шалгалтанд орсон байна. Ховд аймгийн Булган Уянч сумд гарсан малын шүлхийн өвчнөд холбогдсон хөл хорой тогтооцсноос дээрх сумдын сурагчид энэ удаад шалгалтандаа ирч чадсангүй. Шалгалтыг биечлэн зохион байгуулахаар боловсролын үнэлгээний төвөөс томилогдсон багийн гишүүд Ховд аймагт очсон байна. Боловсрол болоод хэрэглээний түвш ямар байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн одоо бүрэн дунд боловсролын түвшинд Монгол хэлний бичгийн сургалт ямар түвшинд байгааг нэг талаар одоо тандан үзэх зорилготой. Тогтоосон босго оноонд хүүхдүүд тэнцэх хүүхэг хэсгийг одоо шалгуулж байгаа юм зорилготой шалгалт байгаа. Шалгалт өгсөн сурагчид хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд эх 4-р сарын 25-нд зохион байгуулагдах давтны шалгалтанд дахин амрагдах боломжтой. Өнөөдрийн шалгалт өдрийн 12 цагт эхэлж 100 минутын турш үргэлжилсэн юм а. Устдаж мөнхөх аюул ойрхон байгаа үндсэн бичиг үсгээ бид авч үлдэх шаардлагатайг эрдэмтэд судлаачид сануулж байна. Учир нь дэлхийн нийт араб, кирилл, латин, ханз гээд ердөө гарын 5 уруунд багтах цөөн бичиг үсгтэй. Эдгээр бичиг үсгийн тоонд монгол бичиг үсэг багтсан байдаг. Тиймээс биднийг дэлхийд дахинд онцолж харуулах монгол бичгээ бусад бичиг үсгийн дараа тавьж болохгүй юм а. Эртний финикээс үүсэлтэй бичгийг монголчууд өөрийн хэлэндээ тохируулан боловсруулж сонгодог бичиг болтол нь авч үлдэж чадсан. Энэ бол монгол бичиг. Чингис хаан их Монгол улсаа байгуулж монгол бичгийг төрийн бичиг болгосон. Мөн Монголын нууц товчоо язгуурын энэ бичгээр бидэнд өвлөгдсөн. Тиймээс монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ихтэй сургууль төрийн албанд элсэхдээ монгол бичгээр шалгалт өгөх. Албан хэрэгээ энэ бичгээр давхар хөтлөх нь зөв юм а гэж судлаач эрдэмтэд хэлж байна. Аль болохоор цөөхөн тэмдэгтэй, аль болохоор өргөн дэлгэр мэдээлэл гаргах. Энэ юмд бол монгол бичиг их сайхан таарна. Бид кирилл, латин бичиг үсгийг өдөр тутам ашиглаж байна. Гэтэл дээр нь монгол бичгийг нэмэхэд даяаршиж байгаа энэ үед зөв шийдвэр биш гэж харах хүн олон бий. Тэгвэл бид язгуур бичгээ сурахад энэ нь хүндрэл учруулахгүй гэж тайлбарлаж байна. Миний үед чинь бол монгол бичиг дунд сургууль заадаггүй байсан. Зогсоцсон байсан. Тэгээ би 7 дугаар ингээд байхдаа 7 хоногийнхаа амралтаар л би тэгээд нэг юм оролдож гол нэг халтимбалт уншдаг болсон юм да. Олон зуун сая хүн англиар ярьж бичиж ойлголцож байна. Гэтэл бид үүн дээр нэмээд монгол бичгийг хэрэглэх нь оновчгүй. Энэ бичгийг хэдхэн сая хүн л ойлгоно. Монгол бичгийн хэрэглээ нэмэгдчихвэл хүүхдүүд гадаад тэр дундаа англи хэл үзэх цаг нь багаснаа гэж хэд туйлширч болохгүй гэдгийг шинжлэх ухааны академийн эрдэмтэн хэлж байна. Даяаршин гэдгийг зөв ойлгох хэрэгтэй байна. Нэгдүгээр, хоёрдугаар англи хэл сурах явдал бол монгол хэл бичиг үзэхэд тэр болохгүй. Монголчууд 10 гаруй бичиг үсгтэй байсан үүнээс за монгол бичгийг өнөө үе хүртлээр өвлөн авч үлдэж чадсан. Энэ за өргөн уудам нутагт дархан суудаг монголчуудын нутгийн аялгаунд тохируулан зохиосон. Тиймээс олон аялгауд монголчуудын эвнэгдлийн бэлэг тэмдэг болдогтой холбоотой юм а. Улс үндэстний соёл оюуны дархлаа гэж нэмэгдэх. Одоо бид нар бол зөвхөн одоо өвчний дархлаад мэдэн шүү дээ. Тэр соёл оюуны дархлаа чинь яг энэ бичиг үсгтэл байгаа байхгүй. Япон, Солонгос, Хятад улс дэлхийд даяаршиж хавтгай болж байна гэд өөрсдийн бичиг үсгээ гээгээгүй. Инглигээд тэд дэлхийн хөгжлөөс ч хоцроогүй. Тиймээс бид Монголыг дэлхийд таниулах өв соёл монгол бичгийг авч үлдэх нь чухал гэдэгтээ эрдэмтэн судлаачид санал нэг байна. Эписгийн хамтын ажиллагаанд багтдаг 21 улсын эдийн засаг болон Монголын дээгүүрийн сурчлах хэсэг Оксфорд хотоос 7 улсын баг хурлын Локс ард тусад хийж байгаа ажил Оросын бас нэрлэлтэй нэржлсэн. За хуваалцахыг хүсдэг. Шинэ өдөр дээр нас сонсож байна. Бүгд найрамдах Хятад ард улсад ажилласан сэтгүүлч Сүхбаатар зураглаач байгаль манар Бээжин хотоос олон сонирхолтой мэдээ сурвалжлага эргүүлж байсныг үзэгч та бүхэн мэдж байгаа. Тэгвэл манай сурвалжлага хэсэг өчигдөр шөнө томилтоос ирлээ. Томилтынхаа сониноос хуваалцахаар сэтгүүлч Сүхбаатар шууд нэвтрүүлгээ студид натамд ажиллаж байна. Орой минь Сүхэ. Орой минь Түргээ. Чиний явуулж байсан мэдээнүүдээс Аз Европыг холбох хурдны галт тэрэгний зам Монголоор дайрах уугүй юу гэдэг асуудал хамгийн их анхаарал татж байлаа. Тэгэхээр энэ зам яг хаагур тавигдах вэ?
Энэ асуудал бидэнд ч гэсэн их сонирн байлаа. За зам тээврийн сайд Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улсад ийм ойрхон хэмжээний айлчлал хийхдээ гол асуудал нь бол энэ хурдны замыг эх орноороо дайруулж тавих байсан юм. Гэвч одоо хятадын төв хэвлэлүүдээр Монгол орноор биш Казахстан улсаар дайрч тавигдана гэсэн мэдээллүүд бол гарсан байдгийн байна. Энэ нь ч одоо үнэн бодиттой байх магадaltaй гэдгийг бол одоо албаны хүмүүс хэлж байсан юм. Энэ мэдээллийг одоо дэлгэрүүлж хүргье. Манай улсад ажиллах үеэрээ хятад улсын хөгжлийн хурдан галт тэргэнд бүх хөршүүдээс суухыг одоо уриалж байсан. Энэ бол биднийг хурдны галт тэргээр Москва, Бээжинд зорчих боломж байгааг хэлсэн хэрэг байлаа. Гэтэл энэ боломж манайхыг тойрч өнгөрөх магадлал хамгийн өндөр байна. Одоо гол төв хэвлэлүүдээр гарч байгаа мэдэнээс үзэх юм бол юугаа хятадын Бээжин, улаан Москвагийн хоорондох энэ хурдны галт тэргийг өрөмчээр дамжуулаад манай баруун талаар явуулаа, Казахстанаар дамжуул Казанаар ороод Москва хүрэх гэсэн энэ одоо чиглэлийг бол илүү одоо үр дүнтэй гэж үзэж байгаа юм байлээ. Аз Европыг холбох хурдны галт тэрэгний замыг бүгд найрамдах хятад ард улсын үндэсний компаниуд барьж байгаа юм байна. Энэ зам нь бол одоо цагт 360 гаруй километр замыг туулах юм хүчин чадалтай. Энэ тухай мэдээллийг зам тээврийн хятад бүгд найрамдах хятад ард улсын зам тээврийн сайдын яриаг хүргье. Хурдны замыг барих ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Бид хилийн доторх замаа бараг барьж дууссан. Одоо Бээжингээс өрөмчийн чиглэлд хурдны галт тэрэг аялж байгаа. Харин цаашаа Оросын холбооны улстай аль улсын хилээр дамжин холбогдох хэсэг нь яригдж байна. Галт тэрэгний зам өрөмч хүртэл явчихсан байгаа нь манай улсад бол маш бага горилго байгаа гэсэн үг юм. Энэ замыг эхний төлөвлөгөө нь бол өрөмчөөс Казахстаны нутгаар дайрж Оросын Казан хотоор дамжин Московтой холбогдно гэсэн ийм мэдээлэл байгаа юм. Энэ мэдээлэл бол одоогоор бол хятадын талынхан бол судлагдж байгаа. Яг эцсийн дүн гэдгийг бол бишээ гэдгийг бол хэлж байсан. Гэхдээ манай улсад бол энэ талаар бол судлах цаашдын одоо ийм зорилго бол бидэнд заашгүй хэрэгтэй байгааг бол одоо манай элчин сайдын яамны төлөөлөгчд хэлж байлаа. Энэ тухай яриаг одоо хүргэе. Энэ төмөр замынхаа хүчин чадлыг нэн дээр одоо сайжруулах, нэмэх, хос шугам тавих энэ чиглэл рүү одоо маш идэвхтэй хурдан ажиллахгүй бол бид одоо энэ дэлхийн хөгжлийн энэ үйл явцаас хоцрогдоод байна. Бид нэр дэндүү дотооддоо одоо хэд улс төрж гэдэг юм уу? Хэд одоо сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүдийн хоорондын зөрчилдөөнөөс болоод манай том төслүүд боломжтой ажлууд бол хоцрогдоод бид энэ дэлхийн нийтийн хөгжлийн том алхаанаас хоцроод байна. Монгол орон Аз Европыг холбох хамгийн дэвт зам дээр ашигтай байрал дээр байна гэж бид ярьсаар ирсэн. Гэвч хоёр хөрш эхлээд хийн хоолоогоо дараа нь хурдны замаа тойруулж тавих юм төлөвлөгөө гаргачаад байна. Албан бус мэдээллээр бол 2017 гэхэд Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс одоо хооронд хурдны замаар зорчих эхэлнэ гэсэн ийм мэдээлэл байгаа юм аа. Айлчлалын бүрэлдэхүүн хилцээр дагаарын тэмэрт үргэлжилсэн иргэний нисгийн ерхий газар бүгд найрамдах хятад ард улсын талтай тохиролцож зарим чиглэлийн нислэгээ одоо өөрчлөхөр болсон. Жишээ нь Тайланд, Бангкокийн чиглэлд манайх дахин онгоц хөөрөхөр болж байна. Урд нь энэ чиглэлд Хүннүү Эйр компани одоо нислэг үйлддэг байсан бол төр цуцлаад байсан юм аа. Өнгөрсөн онд нисгийн салбар алдагдaltaй ажиллаж улмаар урд хөршөөр дамжин нислэг хэд хэдэн нислэгийг төр зогсоогоод байсан. Тухайлбал Сингапур, Тайланд, Бангкок чиглэлийн нислэгээ төр зогсоосон байсан. Харин иргэний нисгийн ерхий газраас сайн судалгаа явуулсны дүнд зарим нислэгийг иргэн сэргээхээр боллоо. Тухайлбал манай улсын иргэд Тайландд эмчлүүлэх сурах зорилгоор олуулаа зорддог, эдгээр иргэд Бээжин, Сөүлээр дамжин 1 хоногийн дараа зорьсон газараа очдог байна. Агаарын тээвэрлэгчний хүсэлтэд Бээжин, Бангкокийн чиглэлд Тайланд руу одоо нислэг одоо зорчигч уусгал их байгаа учраас энэ хүсэлтийг маань хүлээн авах нөгөөд болно тий. Одоо энэ боломжийг судалж үзээд нааштаа шийдвэрлэх. Мяд авиа компаниар Бээжингээр дамжаа Бангкок нисгэд бол одоо Монголын одоо хүн амд бол маш зөв одоо хэрэгтэй юм болж байгаа. Мөн энэ уулзалтын үеэр иргэний нисгийн ерхий газраас бүгд найрамдах хятад ард улсын дотоод нислэгийг Монгол орон дээгүүр өнгөрөх сонирхолтой байгааг илэрхийлсэн. Учир нь манайх агаарын орон зайг бусад улс орнууд ашиглуулсны түрээс буюу навигац үйлчилгээс баггүй ашиг хүртэх боломж байгаа юм аа. Мөн манай орон дээгүүр нисэх хятадын талд ашигтай. Жишээ нь Монголын зүүн аймагуудтай хилдэг мужууд, баруун мужууд руугаа нисэхэд 3000 орчим километр тойрдог. Харин эдгээр нислэг манай орон дээгүүр гарвал ийм хэмжээний зам цагийг хэмнэх юм аа. Үүнийг хятадын тал судлахаар болсон байна. Дараагийн хилцээр бол бид хамгийн их хамаатай байлаа. Энэ бол Улаанбаатар төмөр замтай холбоотой. Улаанбаатар төмөр зам жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Гэтэл өнгөрсөн онд дөнгөж сая гаруй тонн ачаа тээвэрлжээ.
Тээвэрлтийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Хятадын талтай хилцээр хийхэд танах замын үүдийн боовтой шинжлэх хэрэгтэй гэдэгт саналыг тавьдаг. Энэ бол олон жил яригдж байгаамаа. Манай хоёр хөршийн гадаад хулдааны тэнцэл 70 тэрбум долларт хүрсэн. Гэтэл манайхаар дамжих ачаа тээвэр төдийлөн нэмэгдэхгүй байна. Хятадын тал үүнд нэг л зүйлийг ярьдаг. Манай төмөр зам нарийн танах өргөн. Тиймээс замын үүд дээр ачаагаа шилжүүлэх шаардлага гардаг. Энэ нь бидэнд төвөгтэй байна гэж тайлбарладаг юм байна. Энэ асуудал олон жил яригдж байгаа. Энэ хүрээнд бол Азийн хөгжлийн банкнаас шилжүүлэн ачих шинэ нэм терминал байгуулах, логистик төв байгуулах энэ төслийн ажил энэ хавраас эхэлнэ. Ингэснээр зам үүдийн нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ. Орос Монгол болон одоо Монгол Хятадын хоёр төмөр замын байгууллагатайгаа ярьж байгаад энэ ачааны хэмжээг нэмэгдүүлэх эмзөөсний шаардлага байгаа. Энэ шинжилтийг цаг алдахгүй хийх хэрэгтэй байгааг тэрээр онцолж байлаа. Хэрвээ энэ ажил хойшлогдох юм бол бид дамжин өнгөрөх тээвэрлэлтээс олох ашгаа Казахстан улсад алдах магадлал өндөр байгаа. Учир нь Орос Хятад хоёрыг холбох хурдны галт тэрэг манай орны баруун хилээр тойрч гарах төлөвлөгөө гарчихсан. Энэ зам ашиглалтанд орж тээвэрлэлт хийдэг болчихвол Улаанбаатар төмөр зам шууд уналтанд орох аюултай. Жишээ нь Хятадаас Орос руу нийлүүлдэг газрын тосоо манжуураар тойруулдаг болсон. Ингэснээр Монголын төмөр замын тээвэрлэлт 5 саяас 1 сая болж буурчээ. Тамилтынхаа сонноос хүргэсэн Скватерта баярлалаа. Харин та бүх үргэлжлүүл өнөөдрийн хооронд оруулсан зарим үйл явдлын мэдээллийн хураангойг хүлээн авч үзнэ. Монголын багш нарын өдрийг өгтөн Баянгар аймгийн Эрдэнэмандал бүрэн дунд сургууль Монгол бахархлын өдрийг зохион байгууллаа. Тус өдөрлөг сурагчдад Монгол ёс заншил, соёл уламжлалыг танин мэдүүлэх, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилготой. Хүүхдүүд 12 өртөө дамжин Монголын уламжлалт тоглоом наадгай, биет бус соёлын өвтө танилцах юм а. 2014-өөс 2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 60 мянган гаруй хүүхэд 1-р ангид элсэн орсон. Шинэ үе сургуулийн сурагчид өнөөдөр 35 үсгээ үзэж дуусаад үсгэлийн баяраа тэмдэглэлээ. Тоо бодож, цээжээр бичиж, уншиж сурсан 6 наснууд Монгол улсын хэмжээнд ийхүү эрдмийн баяраа тэмдэглэж байна. Хүүхдүүд томчуудад ойлгуулахыг хүссэн зүйлээ шүлгээр илэрхийлэх боломжийг нь олгодог уран жиргээ наадам өнөөдөр боллоо. Яруу найрагч, орчуулагч Жамингийн цэрэнд орж нэрэмжит тус наадамд нийслэлийн бүх сургуулийн сурагчдаас гадна Хинтэн аймгийн сурагчид ирж оролцжээ. Цагийн хөтөлбөр орон нутгаас бэлтгэсэн багц мэдээ сурвалжлагаар үргэлжилж байна. Шүүхийн байгууллагын шинэтгэлийг зөвхөн шүүгчид биш, нийгмийн бүхэл төлөөллийн оролцоо, олон нийтийн дэмжлэгтэйгээр хийх ёстой гэж шүүхийн ерхий зөвлөлийг үзэж байна. Шинжилгээний хүрээнд зарим талын өөрчлөлт дахиц дэвшил гарсан тухай Орхон аймагт зохион байгуулагдсан олон нийтийн уулзалтын үеэр яригдлаа. Шүүхийн байгууллага хараат бус бие даасан байдлаа алдсан улс орон хөгжиж чаддгүй. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн эрхшээлд ордог гэсэн тайлбарыг шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга лүндэнд орж өгч байна. Манай улсын хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд шүүхийн шинтгэлийн бодлогыг хэрэгжүүлж, зарим талын алхам хийгдсэн. Шүүхийн шинтгэлийн нэг гол зохицуулалт нь шүүгчдийн хариуцлагыг сайжруулахад чиглэсэн гэж шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлага үзэж байна. Өнөөдөр Монголын иргэд хариуцлагатай шүүхийг хяная гэсэн сэтгэл зүрх байх юм бол бүх бололцоо бүрдсэн. За энэ шүүгч бол ийм сайн шийдвэр бичсэн байна. Энэ шүүгч ингэж буруу шийдсэн байна. Ийм хариуцлагагүй шийдвэр гаргасан байна. Хараа тэр шүүх хуралдаан дээр тэгж хэлсэн байна. Энэ шүүгч бол сайн ажилласан байна. Энэ муу ажиллаж байна гэдгийг бүгдээр ингээд ард түмэн одоо хянаад манад бичээд хэвлэл мэдээлэлээр яриад байх бололцоо бүрдсэн. За энэ бол шүүгчийн хариуцлагыг дээшлүүлж байгаа энээс илүү шалгарсан механизм гэж дэлхийд байдаггүй. Шүүхүүдийг тойргийн журмаар байгуулсан шүүгчдийг эрүү эргэн захиргааныхаас эхлээд тодорхой чиглэлээр дагнан ажиллуулах, мэрэгшүүлэх зохицуултуудыг хийсэн шинтгэлийн нэг гол чиглэл байсан гэж шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлага тайлбарлаж байна. Бас таны талдаа хинч шүүгч болдог хуучин хандлагыг халж, шүүгчийн сонгон шалгаруултыг ил тод шудраг зарчмаар явуулж, өндөр босго шалгуур үзүүлэлтүүдээр сонгодог болж эхэлсэн. Жирийн иргэдийн төлөөллийг шүүх хуралдаанд оролцуулдаг болсон. Иргэний хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэж байна. Энэ болгон шүүхийн шинтгэлийн хүрээнд хийгдсэн үр дүнтэй алхмууд гэж шүүхийн байгууллагын тайлбарлаж байгаа юм. Шүүхийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах, чанартай үйлчилгээ үзүүлдэг байх, тогтвортой үр дүнтэй тогтолцоотой байх ёстой гэдгийг ч орон нутгийн иргэд хэлж байна. Дуун чатны энэ албан тушаалтангууд маш их хэргийг ингэж дээрээсээ биш доороос дотроосоо ингэж их өөрчилж шинжиж ястаа өөрсөндөө ашигтайгаар өөрчилдөг. 70 хэдэн оны үед би иргэдийн төлөөлөгч гэдэг юм байсан.
тэр иргэдийн төлөөлөгч юу байсан бэ гэхээр ердөө л нэг хотны захад босгосон манай ухаан шиг байсан. Одооны иргэдийн төлөөлөгч гэдэг юм юу болж байна вэ гэхээр үгээ хэлж хэрэгтэй. Тэр юунд хэрэг төвөгт дүгнэлт өгөх хэрэгтэй. Эсэргүүцчих үүрэгтэй. Ийм болсон байна. Шүүхийн байгууллага гэж байдсан бол гэрээ нэг эмэгтэй хүн ч юм уу эрэгтэй хүн ч юм уу нэг 20,000 төгрөг юм уу 10,000 төгрөг л хулгай хийсэн байвал шүүхэд дууддаг. Тэгтэл тэр хэдэн саяар нийцсэн хүнийг яагаад шүүх арга хэмжээ авч чаддгүй юм бэ? Өнөөдөр Монгол улс диплом өгсөн хуульчаар өгдөгцөн. Одоо өөр политикч байна. Багтаага байсан. Ёсчууд зүйтэй голдгоо байсан. За харин шүүгчийн цалин бага нөхцөлд ажлын хариуцлага нэх боломжгүй байдаг шилдэг хуульчдыг шүүгчээр ажилуулахын тулд өндөр цалингаар л татах олон улсын жишгт нийцүүлэх ёстой гэсэн тайлбарыг шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлага өглөө. Шүүхийн шинтгэлийг ямар нэг байдлаар зогсоож болохгүй, зарим талын бэрхшээл тулгарсан хэдий шинтгэлийг үргэлжлүүлэх ёстой гэж шүүхийн байгууллагын үзэж байгаа юм. Орон нутагт шүүхийн тогтолцоог бэхжүүлснээр хүний эрхийг хангах, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх чиглэлд эргэлт гарна гэж салбарын төлөөлөлөд тайлбарлаж байна. Одоо Орхон аймгийн шүүхийн байгууллагаас хийсэн сурвалжлага хүргье. За Орхон аймгийн шүүхийн байгууллага иргэдэд нээлттэй байх, чанартай үйлчилгээ хүргэдэг байх үүднээс зарим талын зохицуултыг хийсэн байна. Тухайлбал шүүхийн архиваас иргэд лавлгаа материалуудыг авч байх, танилцах боломжийг бүрдүүлээд байгаа юм. Шүүхээс гарсан, манайхаас гарсан бүх эрх зүйн актуудыг бол ирээд хулбарлаж авах боломжтой. Шүүгчийн захирамж, шийдвэр, тогтоол, шүүхийн шийтгэх тогтоол, эрүүгийн иргэн гих мэтчлэн. За бас иргэд шүүхэд нэхэмжил гаргахдаа шүүхийн байранд заавал бэлжлэн ирдэг байх биш. За цахим хэлбэрээр гомдлоо гаргах болцоо бий. Энэ боломжийг ч ашигладаг байх хэрэгтэй тухайд шүүхийн байгууллагын тайлбарлаж байна. 15 онд энэ онлайнаар болвол олон хэрэг ирж байгаа учраас цөмөрөө энэ байдлыг ашиглаад тайлбар юм ч юм уу эсвэл хурал юмыг хийх ямар боломж вэ? Хамгийн газрын даргатай яриад бол нэлээд явж байгаа. Нэлээд олон. Аймагт бол байж байгаа иргэн одоо наашаага явахд бэрх байгаад байх юм бол онлайнаар тэр хүнийг энэ шүүх хуралданд оролцуулах техникийн болцоо танад одоо байна уу? Болцоо байгаа. Одоо ямар ч асуудал байхгүй. За орон нутагт тойргийн болон дагнсан шүүхүүдийг байгуулснаар иргэд давзаалдах эрхээ эдэлж чадаж байгаа хэсэг тухайдаш шүүхийнхний хүрээнд яригдж байна. Ямар нэг хүндрэл бэрхшээл үүсээгүй гэсэн тайлбарыг Орхон аймаг дахь иргэний хэргийг давзаалдах шатны 7 дугаар шүүхийнхэн өгч байна. Анхан шатны шүүхтэр хэрэг маргааны эрхээ хамгаалуулаад явж л байгаа болгонда тэрийг давах юм бол энд ирж хэлцэж байгаа учраас тэр хэргийн оролцогчд нь өөрөө оролцож болно, төлөөлөгч оролцуулж болно, өмгөөлөгч оролцуулж болно. Тийм утгаараа давзаалтгчны шүүгч хэргийн материалаар голцоо хэлцдэг. За улсын их хурл хологдох хуулиудыг шинжилснээр аймагуудын давзаалдах шатны шүүхүүдийг бүсчилсэн байдлаар байгуулад байгаа юм. Төрөнд нь аймаг бүр тусдаа шүүхтэй байх үед шүүгчид тодорхой чиглэлээр мэрэгших боломжгүй байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж Орхон аймгийн шүүхийн байгууллагын үзэж байна. Дорноговь аймгийн мэдээгэр хөтөлбөр үргэлжилж байна. Зүүн болон Говийн аймагуудад ажиллаж байгаа Монгол улсын тэргүүн хадагтай Итгэл Хавдаргуун Монгол үндэсний сангийн тэргүүн Болормоо нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх эмчилгээний тасагт тусалсан тухай мэдээ ирлээ. Тэргүүн хадагтай Дорноговийн эмнэлгийн хөнгөвчлөх эмчилгээний тасагт 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Ингэснээр 18 нэр төрлийн нэн шаардлагатай орчин үеийн дэвшилтэд тоногдох хөрөмжөөр энэ тасаг бүрэн тоноглогдлоо. Хүнд өвчтөнгүүд чинь одоо өдөр хоног цаг ирэх тусам тэр зовоор илэрч байгаа хүмүүс л маш их хэцүү одоо хүлээлт үүсэж байсан. Тэгээд энэ Итгэл Хавдаргуун Монгол сангийн одоо энэ төслийн хүрээнд энэ одоо хөнгөлөлт эмчилгээний палатыг тогтжуулж энэ тийм дөрвөн ортой палат нэгдэж байгаа одоо маш их ач холбогдол өгч байна. Хавдрын хөнгөвчлөх тасаг хөдөө орон нутагт байгуулагдсанаар Улаанбаатар хотыг зорих иргэдийн урсгал багасч Хавдар судлалын үндэсний төвийн ач холбогдол буурна. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд улам ойртох юм. Ганц одоо итгэл санам хөнгөлөлт тусламжуулалтын нэгж тасгуудыг нээхээс гадна энэ чиглэлээр нийтдээ 270 гаруй мэрэгчлэтнүүдийг гадаад дотоодын сургалтанд бас мөн мэдлэг боловсролын дэвшлэгээр сургасан байгаа. Дорноговь аймаг сүүлийн жилүүдэд Хавдрын чиглэлээр ажиллах эмч мэрэгчлэнийхээ тоог нэмэгдүүлэх чиглэл орж байна. За 2013 оноос Хавдар бүртгэгчийг орон тоогоор ажилуулснаар нийт 3 орон тоотой болжээ.
Мөн эмч мэрэгжилтний гадаад дотоодод сургах, чадваржуулах зорилгоор хавдрын мэрэгчлэр нэг эмчийг сурган хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэрэгжил олох сургалтанд хамруулсан байна. Түүнчлэн Япон улсын Шизуока мужид эмч мэрэгчлэнүүдэд туршлага судлуулан ажиллаж байна. Аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх бодлого туршлагаараа өрсөлдөг ITM 2015 үзэсгэлэн өнөөдөр нээлттэй хийлээ. Энэ жилийн үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийнхэн 14 аймгийн аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцож байгаа юм байна. ITM үзэсгэлэн бол Монголд аялал жуулчлалын хөгжил ямар шатанд байгааг харуулж, ирээдүйд энэ салбарт орох хөрөнгө оруулалтыг нэмэх гарц болдгоор өндөр ач холбогдолтой. Тухайлбал энэ жил Архангай аймаг, Ногоон аймаг гэсэн уриатаагаар байгалийн өвөрмөц тогтц бүхий үзэсгэлэнд газар нутгаа түшиглэн аялал жуулчлалын бүсийг 3 хэсэгт хувааснаа танилцуулж байна. Үүн дээрээ түшиглэн энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа төрөөс дэмжиж хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тэгэхээр Архангай аймаг бол эртний төг дурсгалын өлгөө, за мөн байгалийн үзэсгэлэн цогц бүрдсэн халуун хөдөн, аршаанууд гээд олон давуу талуудтай. Тэгэхээр бид энэ олон давуу талуудаа ашиглаж Нарангай аймагта аялал жуулчлалаар хөрөнгө оруулалт олох ийм бодлогыг барьж ажиллаж байна. Бид ялангуяа бол манай Арангай аймагт тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь бол маш чухал байгаа. Өөрөөр хэлбэл яг хүмүүс зорж очдог, үздэг, хардаг имийг аялал жуулчлалын холбоод маань нийлж хамтарч бүтээх тийм чухал юм. Аймаг бүрт аялал жуулчлалыг хөгжүүлэх онцлог нэг түвшиц байдаг. Өөрхангай аймгийнхаа энэ жил өндөр гэгээн зан озрын үндэсний 380 жилийн ойд зориулсан жуулчлалын тусгай хөтөлбөрийг боловсруулсан бол Хинтээ аймгийнхан Эзэнбог Чингис хааны төрсөн газрыг түшиглэн мөн л аялал жуулчлалын бүс нутгаа хөгжүүлж байгаамаа. Харин дорн говьчууд энэ жил хамрын хийд орчмын дэд бүтэц зам харилцааг хөгжүүлэх бүтээн байгуулалтанд гол анхаарлаа хандуулж байна. Өндөр гэгээний мань бүтээсэн бүтээлүүдэр номын өргөө гэдэг 9 зүйлс манай Өвөрнгай аймгийн бизнес залуучууд маань бий болгож номын өргөөтэй болсон байгаа. Аймаг дээр сэрэг дүртэй болсон. Өндөр гэгээний 380 жилийн огцсон их арга хэмжээ өгч байна. Чингис хааны хүүхэн дурсгал газрын Монголын нууц төвчөнд тэмдэглэгдсэн газруудын 40 орчим хувь нь яг манай аймгийн нутагт байдаг. Тэр үүднээс бид нар байгалийн болон түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бодлогоор нь ажиллаж байгаа. Энд байгаа бүтээн байгуулалт 10-аас 15 жилийн хооронд Дорногов аймгийн хамрын аялал жуулчлалын цогцлбор болох хөгжлийн төлөвлөгөөгөө бид нар бас танилцуулж энд орж ирж байгаа. Аймаг бүр аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлого боловсруулан ажиллаж байна. Тэдний энэ хөдөлмөр олон улсад Монголын нэрийг таниулах том гарц болно гэж салбарынхан харж байгаамаа. Хамгийн сүүлд бол бид нар энэ 3 сарын 3-аас 8-ны хооронд Албаны бүгд найрамдах Герман улсын ICBM-ийг үзэсгэлэнд оролцсон түнш орноор энэний дараа бол мэдээч хэрэг энэ бол нэг өдөр 1-7 хоног хийгдээд дуустдаг ажил биш. Энэний дараа бидний үндсэн ажил эхэлж байгаа гэж болно. За тэгээ энэний дараа эхлэх ажлын маань хамгийн эхлэлний өнөөдөр үзэсгэлэн болж байна. Уул уурхай хөдөө аж ахуйгаас хараат бус байж аялал жуулчлалд дагсан хөрөнгө оруулалт хөгжлийг нэмэх боломж манай улсад байгаа. Хамгийн гол нь төр хувийн хөвшлийнхэн хамтран ажиллаж салбарынхаа хөгжилд нэг амтайгаар зүтгэх хэрэгтэй гэж үзэсгэлэнд оролцогчид үзэж байна. Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчдийн хувьд мэрэгжлийн ур чадвараа үнэлүүлсэн радио телевизийн уран бүтээлийн шинэ холбоог бий болгосон өдөр байлаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз анхудаа Цэнхэр дэлгэц 2015 уран бүтээлийн наадам зохион байгууллаа. Энэ наадамд олон нийтийн телевизийн бүх найруулагч, сэтгүүлч, зураглаач, нэвтрүүлэгчид, дууны найруулагчид дэлгэцийн богино хэмжээний бүтээлээ ирүүлж өрсөлдсөн юм а. Монголын үндэсний олон нийтийн радиогоор дамжиж сонсогчдын хүртэл болсон зохиолууд телевизийн уран бүтээлийн жанраар дахин мэндэлж үзэгчдэд хүрч байгаа энэ уралдааныг 1 сарын өмнө зарласан юм а. Монголын радио санх өмөртөө үе үеийн зохиолчдын бүтээлийг хадгалж байдгийг телевизийн найруулагч, эвлүүлэгчдийн баг дүрсээр амилуулж нийтдээ 28 бүтээл ирүүлжээ. Би үнэхээр бас ингэж энэ богинохон хугацаанд энэ олон их ажлын ачаал дундуур ийм олон бүтээл дээр нь ийм сайхан чанартай гарч ирж бодсонгүй. Манай уран бүтээлчд нэгдэж нэгтраад сэтгэл аливаа юм сэтгэлээр хандна гэдэг шүү дээ. Сэтгэлээрээ сайхан хандаад их манайхаас гарахгүй бүтээл гэж байхгүй байна гэдэг нь бидийг харагдчихэв.
Цэнхэр дэлгэц 2015 наадамд ирүүлсэн бүтээлүүдийг үе үеийн уран бүтээлчид үзэж тунгааж хэлэлцсэн юм. Шүүгчдийн баг шилдэгүүдийг тодруулж шагнал гардуулах ёслол 600-ийн их студид боллоо. Ингээд шилдэг эвлүүлгийн шагналыг би Монгол хүн бүтээлээр эвлүүлэгч Эрдэнэ Бүрүү, шилдэг дууны найруулагчийн шагналыг Өвөлжөөний үдэш бүтээлээр дууны найруулагч Батгишиг хүртсэн юм а. Харин шилдэг уншилтын шагналыг би Монгол хүн бүтээлээр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Бямба хүртлээ. За шилдэг зураглаачаар Өвөлжөөний үдэш бүтээлээр зураглаач Аз Жаргал шилдэг зохиолын шагналыг би Монгол хүн богино хэмжээний баримтат киноны зохиолч Цэндаюш Шин од нар хүртлээ. Сайн бүтээл гэдэг бүхэл хэмжүүрээр сайн байх шалгуурыг давдаг. Тийм учраас би Монгол хүн зохиол найруулгын болоод уншилтын хувьд хамгийн шилдэг нь байж энэ наадмын Гран-при шагналыг хүртсэн юм а. 40 хэдэн жил юугаа хүлээсэн, Монгол улсын иргэн болох хүлээсэн тийм эмэгтэй тухай. Тэгээд өнгөрсөн 2009 онд Монгол улсын иргэн болж анх удаа одоо сонгуулиа өгч Монгол улсын иргэн гэгдэж тийм ээ. Түүнээс өмнө энэ бүсгүй бол социализмын цаг үед ч гэсэн төр оршин суугчаар амьдарч байсан, дандаа хараа хяналттай амьдарч байсан ийм эмэгтэй байсан. Тийм. Тэгээд 2009 онд иргэн үлхий аваад сонгуулиа өгсөн. Тэгээд энэ эмэгтэйгээр хэлэхэд бол Монгол улсын иргэн байх ямар үнэтэй юм бэ гэдгийг л 44 жил Монголын иргэн шиг болох гэж хүлээсэн тэр хүний амьдрал бол тэр чигээрээ залуучууд биднэрт маш их сургаал байсан. Бид нар эх орныгоо муухай байна, хөвжөлгүй байна гэж ярьдаг. Гэвч манай эх орны одоо иргэн болох гэж 44 жил хүлээж байгаа юм хүн байгаа нь өөрөө залуучуудад эх орны хайрлах сэтгэлийг өгсөн бүтээл болсон гэж бодож байна. Энэ дээр одоо ерөнхийдөө баримтыг их хэмжээнд төшөөсөн. Яг л өөрөө баримтад сэдв байсан. Тэгээд баримт сэдв бид нар баримтаар гаргаж үнэн бүх зүйлийг хиймэл зүйлгүй байгаагаар гарахыг хүссэн. Нэвтрүүлэгч хүний хувьд энэ 5 минут шүү дээ. Энийг уншина гэдэг бол маш их үгүй би чадах болов яах вэ? Ямар уншилт гарах вэ гэж олон талаас нь эргэцүүлж бодсон. Тэгээ манай Эпа надад зөөсөн. Тэгээд зөөснийхэн дагуу уншаад уншилтын хувьд бас одоо шилдэг намнаас нь шалгарсан. Үнэхээр их баяртай байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз 1968 онд Цэнхэр дэлгэц нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгчдэд хүргэж байжээ. Өнөөдөр телевиз, радио гэсэн уран бүтээлийн байгууллагууд хамтарч үндэсний хэмжээний мэрэгжлийн бүтээл үйлдвэрлэх эхлэл энэ удаагийн Цэнхэр дэлгэцээр дахин тавигдж байна. Хуучин бол энэ хоёр байгууллага хоёр тусдаа байгууллага их олон жилийн түүхтэй өөр тусдаа байгууллага байсан. Тэгээд 2006 оны олон нийтийн радио телевизийн хуулиар энэ бол нэг байгууллага болсон MNB гэдэг. Тэгэхээр энэ байгууллагад ажиллаж байгаа уран бүтээлчид хэрвээ бүтээлээ эдийн санаагаа нэгтгээд ингээд явах юм бол ямар амжилтанд хүрч болохыг энэ Цэнхэр дэлгэц наадам харуулж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол Цэнхэр дэлгэц наадам маань өөрөө телевиз гэдэг маш олон төрлийн жанртай ийм нэвтрүүлэг ярилцлага, мэтгэлцэн, найруулал, хөрөг, тийм ээ, баримтат кино, хүүхдийн бүтээл, концерт хүртэл маш олон төрөл байдаг, тийм ээ, зохиомж. Тэгэхээр энэ бүхнийг бүх төрөл жанраар нь бид нар бас ингэж авч явж хөгжүүлэх юм үүрэгтэй байгууллага. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол уран бүтээлийн мэрэгжлийн байгууллага. Энд дэлгэцийн урлагийн найруулга зүйн онол сэдвэр үндэсний олон нийтийн радио телевизийн уран сайхны удирдагч Баяр Илтгэл тавьж хэлэлцүүлсэн. За мөн өнөөдөр дэлгэцийн урлагийн найруулга зүй онцлог сэдвэр урлагийн гавьяат зүтгэлтэн Дамдин, за Монгол жүжигчид олон улсад сэдвэр жүжигчин Амар сайхан нар илтгэл тавилаа. Энэ удаагийн наадмын хүндэт зочид оролцогч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчид Цэнхэр дэлгэц наадмыг өндрөөр үнэлсэн юм а. Ер нь энэ телевиз гэдгийн минутын үн цэнийг уран бүтээлчдэд мэдрүүлэх энэнийг ингээд дараа нь нэвтрүүлэх энэ төр явахаар үзэгчдэд мэдрүүлэх ийм одоо анхны алхам бий боллоо. Минут битээ хэл секунд маш их үнэтэй байдаг Цэнхэр дэлгэцийн. Энийг Монголын үзэгчдэд анхудаа мэдрүүлэхээр ийм арга хэмжээ эхэлж гин гэж би ойлгож байна. Нэлээд сайн зохиолууд байна. Ер нь гол үндсэн сэдв зохиол нь сайн байвал телевиз бүтээл сайн болно шүү дээ. Хүмүүсийн сэтгэл санаар орсон бүтээлүүд голдуу. Тухайлбал би Монгол хүн гэдэг нэг өөрхөн зохиол байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол уран бүтээлийн асар том сүм байж ирсэн. Монгол телевиз гэдэг энэ айлд уран бүтээл өрнөж Монголын шилдэг уран бүтээлчид эндээс түрэн гарсаар байдаг. Радио телевизийн уран бүтээлчтэй нэгтгэж хамтын уран бүтээл хийх санаачлагын үүднээс Цэнхэр дэлгэц 2015 анх дугаар наадмыг ийхүү зохион байгууллаа. Цэнхэр дэлгэц наадам бүхэл дэлгэцийн урлагийн уран бүтээлчид авьяасаа сордог дэлхийн тайзнаа Монголын уран бүтээл гарах зам болсон наадам байж жил бүр цаашдаа зохион байгуулагдах юм а.
Цагийн үр хөтөлбөр хилийн чандад өрнөж байгаа үйл явдлын мэдээлэлээр үргэлжилж байна. Өнөөдөр дэлхийн нийтийн анхаарлын төвдөөс мэдээллийг хүргэхээр шууд нэвтрүүлгийн студид Томч Төвшин жаргал ажиллаж байна. Орой минь төвшөө. Орой минь төргий. Тэгэхээр өнөөдөр Сөүл хотноо болж байгаа Хятад, Өмнөд Солонгос, Японы гадаад хэргийн сайд нарын 3 талт уулзалт олон улсын хэвлэлүүд, тоймчид, ажиглагч нарын анхаарлын төвд байлаа. Тэгэхээр энд уулзалттай холбоотой шинэ мэдээллийг хүргэх үү? Тэгэхээр бидний Associated Press-с аль биесны эрхтэйгээр хүлээн авдаг одоо мэдээллээр хамгийн сүүлийн байдлаар ирж байгаагаар бол за 3 талд уулзалт нэлээд найрсаг уур амьсгалд үр дүнтэй болж өнгөрлөө гэдгийг хэвлэлүүд бас дамжуулж байна. За тэгэхээр ер нь бол түүх болоод газар нутгийн маргаан нь хурцтай харилцаа нь эрс хурж аюулгүй байдалтай холбоотой асуудал хүртэл үүсч байснаас за өнгөрсөн 3 жилийн хугацаанд 3 талын өндөр дээд түвшний уулзалт тасалдаад байсан. За харин өнөөдрийн энэ уулзалт харилцааг хэвэн болгох томоохон авалхам за цаашлаад дээд хэмжээний уулзалт зохион байгуулах эхлэлж болж одоо магадгүй гэж олон улсын ажиглагчид харж байсан юм а. За хамгийн сүүлд буюу 2012 онд 3 улсын өндөр түвшний уулзалт Хятадд болж байсан юм. За Хятад Өмнөд Солонгосын хувьд дайны жилүүдэд үйлдсэн хэргийнхаа гин бурууг Япон улс зохих ёсоор нь хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна гэж үздэгдэжгүй. Хоёр улс болоод Японы хооронд газар нутгийн маргаантай асуудал үе үе хүчээ авч дипломат төвшөнд болоод олон нийтийн хүрээнд маргаан эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхжүүлсэн тохиолдлууд цөөнгүй гарч байсан. За гэхдээ Азийн хүчирхэг 3 орон өнөөдрийн уулзалтаараа харилцаагаа хэвийн болгож хамтын ажиллагаагаа сэргээхийг илүүтэйгээр чармааж байна. За Хятад, Өмнөд Солонгос, Япон улсууд нь эдийн засгийн өргөн харилцаатай. Хятад нь Өмнөд Солонгос, Японы томоохон худалдааны түнш орон. За мөн 3 орон одоогоор мухарталд орчход байгаа Солонгосын ойгийг зүүмийн зэвсэггүй бүс олгох яриа хэлцээний идэвхтэй оролцогч орнууд. За үүний зэрэгцээ Өмнөд Солонгос, Япон улсууд нь Америкийн нэгдсэн улсын гол холбоотон бол Хятад улс нь за Хойд Солонгостой найрсаг харилцаатай цөөн орны нэг юм а. За энэ мэдчлэн одоо тус 3 оронд идэвхтэй харилцах бас хамтрах эдийн засгийн болоод аюулгүй байдалтай холбоотой олон шалтгаан байдаг учраас өнөөдрийн уулзалт одоо тодорхой үр дүн авчирна гэж мэргэжилтнүүд найдаж байсан юм. За гадаад хэргийн сайд нарын түвшний 3 талд уулзалтаар Ази номхон талайн бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, за Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг байгуулахад Токио, Сөүл нэгдэх боломжийн тухай хөндөж хэлсэн байна. За мөн төмчлэн Өмнөд Солонгост пуужингаас сэргүүцэн хамгаалах хамгийн орчин үеийн таад системээ байрлуулах Америкийн төлөвлөгөөний тухайж харилцан санал солилцсон байна. Дараагийн мэдээг хүргэе. Тэгэхээр 3 улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнө Хойд Солонгос улс аюулыг мэдэрсэн даруйд цөмийн дайныг эхлүүлэхэд бэлэн байдаг хэмээн Их Британи дахь бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын элчин сайд Хён Хагбон Британий Sky News телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдээд байгаа нь хэвлэлийнхний анхаарлыг ихэхэн татаж байна. За тэрээр Хойд Солонгос бол цөмийн зэвсэгтэй орон, цөмийн зэвсэгт хошуу бүхий одоо пуужинга хизээж харуулах боломжтойг сануулсан юм а. За Sky News-ийн сэтгүүлчтэй хийсэн энэхүү ярилцлагыг одоо хүргье. Дан ганц Америкийн нэгдсэн улс цөмийн цэнэгт хошуутай пуужин харавчих чадaltaй юм бишээ. Тийм ээ, хүссэн цагтаа. Хэрвээ Америкийн нэгдсэн улс бидэнд зохиолт өгвөл хариуг нь дор нь барих ёстой. Тийм ээ, бид ердийн дайнд ч бас цөмийн дайнд ч хизээд бэлэн гэдгийг хэлэх байна. Бид инх таймч улс гэдгийг та мэдэж байгаа хаа. Бид дайныг хүсэхгүй. Гэхдээ дайнаас айхгүй. Энэ бол манай засгийн газрын баримталж буй бодлого. За энэхүү Хойд Солонгосчууд хизээд ямар ч дайнд бэлэн гэдгээ батлаад байна. За хамгийн сүүлд Пхеньян өнгөрсөн 13-нд газар агаар ангиллын 7 пуужинга зүүн Хятадын тэнгис рүү харван туршилт хийсэн. За энэ туршилтыг нь Өмнөд Солонгосын ажиглалтын станцууд бүртгэн авснаа мэдэгдэж, үүнийг нь Америкийн нэгдсэн улстай хийж байгаа цэргийн хамтарсан сургуулилтыг нь эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байсан билээ. За харин цөмийн зэвсгийн туршилтын тухайд гэвэл Хойд Солонгос 2006, 2009, 13 онуудад хийсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийнхний ширүүхэн эсэргүүцэлтэд тулж байсан. За 2005 онд тус улс цөмийн зэвсэгтэй босноо дэлхийн нийтэд зарлаж, үүнийг Америкийн нэгдсэн улсаас хамгаалах зорилготой хэмээн тайлбарлаж байсан юм а. За дараагийн мэдээ хүргэе. Тэгэхээр НАТОгийн тэнгисийн цэргийн SNMG-2 бүлгийн хардлаа дах сургуулилт өндөрлөд байна. Энэ тухай Өмнөд Атлантын эвслийн тэнгисийн цэргийн команд талаас мэдээлсэн бөгөөд сургуулилтанд оролцсон байлдааны хөлөг онгоцууд хардлааг орхин гарч байгааг мэдэгдээд байна. За Румыний тэнгисийн цэргийн хүчнийхэнтэй хамтран хийсэн энэхүү сургуулилтанд оролцсон НАТОгийн байлдааны онгоцууд энэ сарын эцгэхэд газар дундын тэнгис дэх харуул хамгаалтандаа гарч эхлэх юм байна.
За харин энэ хооронд Америкийн нэгдсэн улсын нисэх хүчний F-16 сүнөгч онгоцууд өнөөдрөөс сарын хугацаатай үргэлжлэх нисэх хүчнийхний хамтарсан сургуультанд оролцохоор Эстоний Амар цэргийн баазад газардаад байна. За үүнтэй холбоотойгоор тус баазад ёслолын ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Эстоний ерөнхий сайд, за Батлан хамгаалахын сайд болоод тус улс дахь Америкийн элчин сайд нар хүрэлцэн ирсэн байлаа. Тэнгисийн ахын дүүстэйгээ хамт сарын хугацаанд сургуулт хийх гэж байгаадаа үнэхээр таатай байна. Үргэлж биднийг өндөр түвшинд халуун дотноор хүлээн авдаг эстончуудаа талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. За нисэх хүчнийхний хамтарсан сургуулиуд за Америкийн нэгдсэн улс Эстоны цэрэгт ажид оролцох юм байна. За Америкийн нэгдсэн улс Украиний зүүн нутгийн хямралтай холбоотой НАТОгийн холбоотой орнуудаа ийхүү цэргийн сургуулийг хамтран зохион байгуулж тэдэнд дэмжлэг үзүүлэх болсныг ажиглагчид энэ үеэр онцлон тэмдэглэж байна. За мөн Орос улбаны улс саяхан Калининград хотод Пуужингаас сэргүүцсэн хамгаалах төхөөрөмж байрлуулж НАТОгийн хилийн дагууд цэргийн албан хаагчдаа төвлөрүүлэхэд зарсны хариудж сүүлийн үед байнгын ийм сургуулиудыг зохион байгуулах боллоо гэж мэрэгчлэтнүүд үзэж байна. За Орос улбаны улсын гадаад хэргийн орлогч сайд Алексей Мишков за тус улсын хилийн ойролцоо Умард Атлантын эвслийнхэн цэргийн сургуулиудад хийх болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байсан билээ. За Йеменийн сүмүүдэд болсон дэлбэрэлтийн уршгаар амнасаа алдсан хүний тоо сүүлийн мэдээгээр 150 төрсэн бол гэмтэж шархсан хүний тоо 3300 даваад байна. За амиа золиослогчид нийслэл Сана хотын Бадар Аль Хашус гэд байнга одоо хүн ихтэй байдаг сүмд дайран орж тесрэг төхөөрөмжөд дэлбэсэн юм. За халдлага гарсан даруйд Исламын улс бүлэглэлийн хариуцлагыг нь хүлээхээ мэдэгдсэнийг Йемений дотоод хэргийн яамны хэвлийн албанаас мэдээлж байсан юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун за Америкийн нэгдсэн улсын цагаан ордон террористууд Йемений энгийн номхон одоо иргэдийн эсрэг халдлага үйлдсэнийг эрс зэмлэн буруушааж амнасаа алдсан хүмүүсийн арга ирээхэнд эмгэнэл илэрхийллээ. За гэхдээ Америкийн эрх баригчид Исламын улс бүлэглэлийн энэ халдлагыг үйлдсэн гэдгийг батлах боломжгүй байгааг хэвлийн төлөөлөгч нь онцлон мэдээсэн юм а. Яг одоогоор Исламын улсын хэд даврагчид энэ халдлагыг үйлдсэн гэдгийг батлах боломжгүй байна. Өмнө нь ч томоохон халдлага гарсны дараа хэд даврагчид бүлгийнхэн хариуцлагыг хүлээнэ гэж нэг бусудаа мэдэгдэж байсан. Гэвч үнэхээр үйлдсэн гэдэгт сэтгэл төрүүлж суртал хуулагдаа ашиглахыг чармаадаг гэдгийг үгүйсгэж болохгүй. Одоогоор Йемен дэх хэд даврагчид болон Ирак, Сирь дэх Исламын улс бүлэглийнхэн холбоотой гэрчлэх баримт нотлохоо алга байна. Мөн Исламын улс бүлэглэлийн Тунист болсон халдлагын хариуцлагыг хүлээх мэдгэдлийн тухайд ч ингэж хэлэх байна. За халдлага гарсан Бадар болоод Аль Хашус сүмд 4 амиа золиослогч дэлбэрэлт үйлдсэн бөгөөд энэ сүмүүдэд өнгөрсөн намраас нийслэл хотыг хяналтандаа авсан шиитийн босгочид хүситүүд очдог байсан юм байна. За Йеменд сүүлийн хэдэн жилийн туршид улс төрийн байдал тогтворгүй байгаа. Хүсид шиитүүд одоогийн байдлаар тус улсын 21 мужийн 9-т нь хяналтаа тогтоочод байгаамаа. Хүситүүд нь өнгөрсөн оны 5 дугаар сард засгийн газрыг эсэргүүцсэн бослогыг удирдсан Аль Хусийг дэмжигчид бөгөөд сүннитүүд олонх болдог Йемен улсад шиитүүдийн эрхийг өргөжүүлэхийг гол зорилгоо хэмээн тэмцэж эхэлсэн юм. За Хусидуудын тэмцэл өнгөрсөн оны 8 дугаар сараас улам өргөжөж аюулгүй байдлын хүчнийхэнтэй дайдаж улмаар нийслэл хотыг эзлэн авсан юм а. За тэд парламентыг татан буулгаж засгийн газар ерөнхийлөгчийг огцроход хүргэсэн. За өнгөрсөн 1-р сарын сүүлчээр хүситүүд үндэсний эв нэгдлийн засгийн газар эмхлэн байгуулахыг хүлээн зөвшөөрөөд байсан юм. За тиймээс хүситүүдийн сүмд үлдсэн халдлагыг Йемен дэх сүннит хэд даврагчид үйлдсэн байх магадaltaйг ажиглагчид энэ үеэр сануулж байна. За гэхдээ Исламын улс бүлэглэл шууд холбоогүй байлаач хэд даврагчид Арабын хавар хувьсгал гарч өнөөдөр хараахан хөлөө олж чадаагүй байгаа улс орнуудын байдлыг тогтворгүйжүүлж хяналтаас гаргахад алсуура нөлөөлж чадаж байгааг Йемен, Тунист за сүүлийн өдрүүдэд гарсан халдлагууд баталж байна гэж хэлэхэд болох юм а. Олон улсын анхаарлын төвдөгөө мэдээллийг хүргэсэн төвшөөдөө баярлалаа. Харин үргэлжлүүлэн би та бүхэнд маргааш болох үйл явдлын товч мэдээлэлээс хүргэх гэж байна. За учир нь маргааш маш олон үйл явдал тохиолсон сонирхолтой өдөр болох нэ. Маргааш Наврысын баяр буюу нарны баяр. Хаврын эхний өдөр гэдэг утгаар нь Казак түмэн тэмдэглэдэг энэ баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг. Наврысын баярыг тохиолдуулан Донбор их шиг хүндэтгэлийн тоглолт, соёлын төвөргөнд явагдаж, хаврыг угтаж, байгаль дэлхий, булаг шандаа цэвэрлэх зэрэг ажлыг ч мөн инжил хийхээр зарим хүмүүс санаачилжээ. Маргааш Монгол хүн сансарт ниссэн өдөр. 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Жүгдэр дэмдийн гүр арагчаа Жанибеков нар Байконурын станцаас сансрын тойрог замд гарсан байдаг. Энэ өдөр бол Монгол улс сансрын удамд өөрийн нисгэгчээ нисгсэн түүх өдөр юм а.
Улаанбаатар хотын хувьд 2020 он гэхэд усны нөөц хомсдолд орох магадaltaй гэж үздэг учраас ус хангамжийн шинэ их үүсвэр тогтоох, хуримтлал үүсгэх арга хэмжээг чухалчилж байна. Мөн усны өдрийг тохиолдуулан хүүхэд багчуудад усыг хайрлаж, гамнах ухааныг ойлгуулж, хэвшүүлэх зорилгоор сургалт боловсруулсан байна. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ус бол шингэн алт, шуудангийн маркны нээлт маргаашуулна. Тус марк байгаль орчин ногоон хөгжлийг дэмжиж, усаа хамгаалах, усны ухаалаг хэрэглээг хэвшүүлэхийг олон нийтэд уриалсан агуулгатай. Сая хүргэсэн товч мэдээллийн дэлгэрэнгүй бид маргаашийн мэдээллийн хөтөлбөрүүдээр цаг тухай бүртэн шуурхаа өрөх болно. Харин одоо та бүхэн ус цагур орчны хүрээлэнгээс ирүүлсэн цагаагаар мэдээг хүлээн авах нь.